Хай манайхаа. Сонин Монгол подкастын дараагийн дугаараар уулзч байгаадаа баяртай байна. Тэгээд энэ удаагийнхаа дугаараар За энэ удаагийн дугаараар битээр болохоор нэг нэлээд сонирхолтой сэдв сонгосон байгаа. Тэр нь юу вэ гэхээр залуучууд яагаад улс төрд ер нь дургу байгаад идэм бэ? Яагаад ер нь сонгуульд оролцдоггүй юм бэ гэдэг агуулгын хүрээнд ер нь битээр ярилцгаа шийдсэн байгаа. Тэгээ утгагүй сонгуул болох чинь тийм учраас энэ ер нь нэлээд юм чухал сэдв баггүй юу? Тийм учраас битээр сонгосоо. Чи ер нь одоо анхныхан сонгуул илүү? Тий, одоо энэ жил хамгийн анхны сонгуул авах гэж байна. Тэгээ бас энэ жилийн сонгуул чинь илүү юутай байгаа юм биш үү? Тэгээ онцлогтой байгаа гэж би ойлгож байна. Өөрсдийнхөө тус тусын тойрогтой одоо нэг харьяалагддаг газарт нэр дэвшиж байгаа хүмүүсээ сонгохоос гадна дахиад 126 гишүүн болж улсын хурлын гишүүд маань нэмэгдэж байгаатай холбогдуулаад дахиад 48 хүн нэм сонгоно тий. Тэгэхээр тэр хүмүүсийн сонголтыг ихлээр ер нь бол миний ойлгосноор бол одоо 2 сонголт хийн гэж би ойлгоод байгаа шүү дээ. Илүү ус анхны сонгуул нь гоё өрмөцөйхэн болов гэж харж байна. Тэгээд ер нь тий анхны сонгуул болж байгаа одоо энэ жил 18 хүрсэн хүмүүсийн хувьд бол урд өмнө одоо Монголд болж байгаагүй юм өрмөц сонгуул болж байгаа. Хууль одоо холбогдох хуулиудад орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу улсын хурал 126 гишүүнтэй болно. Тэгээ тэр гишүүнийхээ тэдгээрийн 48-ыг бол намын жагсаалтаар сонгоно. Үлдсэн харин 76-гийн өмнөх шигээ сонгох. Тий, өмнөх шигээ сонгоно гэсэн үг. Тэгээд бас нэг онцлог зүйл нь болохоор өмнө нь болохоор ингээ аймаг тус бүр одоо ингээд бүс болоод ингээд аймагтай гишүүд өрсөлдөж сонгогддог байсан бол аймаг дүүрэгтэй энэ жилийн үед болохоор ингээд аймаг дүүргүүдийг ингээд багцлаад тойргууд болгоо хуваацсан гэсэн үг. Дүүрэг бол хуваагдаагүй, аймагуд бол тэгээд хуваагдаад Монгол улсын хэмжээний 13 тойрогт өрсөлдөнө. Тэгэхээр энэ тойрог нэлийн том болсон. Өмнө 40 юм уу хэд байсан бэ? 21 аймаг дээр нийслэлийн 6 дүүрэг нэмэгдээд 27 тойрог үүдэг байсан баха. Тэгэхээр чинь баг одоо 2 аймаг юунууд дүүргүүдээ хасчихлаа чи ер нь бол нэг ганцаар явдаг гэсэн 2 хүмүүсийг л нэг багцлаад ер нь тийм ер нь бол ойролцоогоор 3-аас 4 аймгийг нэг тойрог болгоод явцсан байхгүй. Гэтэ яг зарим онцлогтой аймагуудыг бол дангаар нь үлдээсэн. Миний хувьд болохоор энэ жилийн сонгуульчдаа 2 дахь бараг 3 дахь сонгуулахгүй улсын хурлыг. Өмнө нь болохоор яг би яг анхныхаа сонгуулийг маш юм догтлол дүүрэн очиж өгч исэн. Бүр ингээд баг ингээд хүлээж ятаа дээж автагаа очиод өгч исэн. Тэр бол нөгөө юу яагаад тэгж их догтлж исэн бэ гэхээр нөгөө иргэнийхээ анхны нөгөө юм сонгох эрхийг хэрэгжүүлж байгаа байхгүй. Тэгээ тэр хүрээнд ингээд амар юм догтлолтой очиж өгч исэн. Тэгээд сүүлд оюутан болоод 4 жилийн дараа ингээд ажил энтерт гарсан байхад дараагийнхаа сонгуул болж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр үед болохоор ер нь сонгуул өгөөгүй. Тэгээ шалтгаан нь юу гэхээр би яг Улаанбаатарт байж таарсан. Яг ингээд сургуульд өнгөж амраад тэр үетэйгээ байж таарсан. Тэгээд бас ер нь бол яг сонгуулийн итэх буурсан байсан. Ягаад гэхээр намд амир дургу. Тэгээд одоо энэ намаас сонгогдсон нэр дэвшсэн гишүүд улсын хурал сонгогдоод тэгээд эдгээр хүмүүс улсын хурлыг бүрдүүлээд ажиллаж байгаа шүү дээ. Тэгэхээр улсын хурал нөгөө нэг айгу муу ажиллаад байна гэдэг юм шүүмж миний дотор байгаад ирсэн учраас миний оролцоо тэн дээр бага байсан. Ер нь л оролцох дурггүй байсан гэсэн үг. Тэгэхээр одоо гэхдээ бол миний бодол бол эрс өөрчлөгдсөн. Би одоо жишээлбэл хөдөө орон нутгийнхаа харьяалаар явдаг ч гэсэн шилжилт хөдөлгөөнөө хийлгээд тэгээд одоо яг 6 сарын 28-нд нийслэл хоттой болох сонгуульд оролцох хэрэгтэй болж ирэхээ баталгаажуулсан байгаа. Шилжилт хөдөлгөөнөө хийх гэсэн. Тэгэхээр ер нь бол залуусын итвэх ингээ буурчдаг. Чи ер нь намыг юу гэж боддөг вэ? Одоо сонгуулийг бид нар намгүйгээр төсөөлөх боломжгүй байхгүй юу? Одоо сонгуулийн систем нь өөрөө угаасаа улс төрийн намууд нэр дэвшигчдээ нэр дэвшүүлээ тэрийг нар дэргээд сонгоод тэндээ сонгогдсон хүмүүс нь парламентыг бүрдүүлнэ гэдэг юм систем явж байгаа. Тэгэхээр чи ер нь намыг юу гэж боддог вэ? Танаа үеийнхэн юу гэж харж байна? Намыг ер нь бүтэхгүй л гэж хардсан шүү дээ. Тэгээл нөгөө цөөх баригчид гэдэг шиг тэгэл нам дагаал хэрв тэгэл аятайхан амьдрий гэж бодож байгаа жоохон сэргэлэн гарууд байвал ер нь залуугаасаа нам дагаа өвчт юм шиг санагдаад байдیں۔ Гэтэ нам харин сая та чухал гэсэн чинь одоо энэ яг сонгуульд нам амир чухлаа гэд би саяхан нэг наара нөгөө нэг дуучин наара нэг юм үзсэн аахгүй юу нэг тасалсан л бичлэг байсан. Тэгсэн чинь би одоо 2 удаа бидааж нэр дэвшсэн. Тэгээд эндээсээ за эхнийхт нь бол за би ингээд чадсангүй гэж одоо дараачихтай ахаад орсон чинь
ороод ахиад чадаагүй. Тэгээд хараад тахлаар нам байхгүй болохоор хичнээн бидаач нэр дэвшийгээд гарч чаддгүй байна гэдгийг ойлгосон гэдэг байгаа байхгүй юу? Тэгэхээр яг би тэрийг харчаад сая яг таны хэлснийг сонссон чинь нэрээ яалтчгүй нам бэжэж бас дэвших гээд байгаа нь үний юм байна гэж бодож байгаа байхгүй юу? Би одоо худлагаасаа за худлаа нэг намд орохгүй бол худлаа тэгж ярьж энэ гэж бодсон чинь нэрэл нам байхгүй бол яг нөгөө хувь хүн бидаач нэр дэвшин гэдэг нь үнэхээр одоо ард иргэдтэй те үнэхээр нэр хүндтэй олонний танил хүн байсан ч гэсэн гарч чадахгүй байгааг одоо нарагийн жишээнээс жишээ нь харж болж байгаа байхгүй юу? Тэгэхээр яалтчгүй нөгөө намд орцсон намд байдаг мөртлөө танигдахгүй гарууд хүртэл нөгөө улсын хурлалтаа сайхан гарчдаг гэдэг шиг ер нь бол жоохон нам бэжэж нам их л одоо энэ сонгуульд их хувь нэмэр оруулах юм байна л гэж ойлгоод байна. Гэтэ залуучууд бидний хувьд бол ер нь бол нам амаар явж байгаа юм байлоо за болоо жоохон хичээ мичээ ч юм уу те нэг юм жоохон гадуурхан гол харьцдаг барих цаа. Тийм. Ер нь бол нам хүчтэй. Гэхдээ нөгөө Монголд үндсэн хуулиараа бид нэр сонгох сонгогдох хэрхэн чөлөөтэй учраас хүн бие дааж нэр дэвших үү, эвсүүлж нэр дэвших үү, намаас нэр дэвших үү гэдэг нь чөлөөтэй. Намд итгэх одоо итгэл алдарсан. Дээрээс нь намыг өрн залуучууд их сонин газар, тэнэг газар гэж боддог болчоод байгаа байхгүй юу? Гэхдээ ер нь бол арчлал намгүйгээр орших боломжгүй. Одоо нөгөө арчлалын өөрөө суур үнэт зүйл нь улс төрийн нам нийгмийн одоо ингээд бүлэг бүр одоо хүмүүс ард иргэд үзэл бодлороо нэгдэн нийлээд намыг бүрэлдүүлээд тэгээ тэр нам нь засгийн эрх мэдлийг авахын тулд сонгуулийн зарчмаар өрсөлдөөд тэгээ тэр ард нийтээсээ сонгогдож гарч ирээд засгийн газрыг бүрдүүлэн гэдэг нь өөрөө бас нөгөө арчлалын суурь зарчмуудыг хэрэгжүүлж байгаа том юм одоо концепт санаанууд явж байгаа байхгүй юу? Одоо үзэл санаа биш бүр том юм концепцүүд. Тэгэхээр арчлалыг бид нар өөрөө намгүйгээр төсөөлөх бас боломжгүй. Тэгэхээр намыг ингэж үзэн ядаад авах ш бид нар ингэж арай эргүүлэн бодоод тэгвэл залуус яаж оролцвол эсвэл залуус бид нар тэ ингэж чи бит хоёр ч юм уу шилбэл намыг яаж хяндаг ч юм уу намыг яаж ажигладаг болвол нам өөрөө эргээр төлөвшөх тийм төлөвшөх болов ч юм уу тэ бидний зүгээс яаж оролцож болох уу гэдэг талаас илүү ботхгүй бол бид нар одоо ингэж улмал намыг үзэн ядаад нам иргэн хоёр ингэж улам холтоол байвал бидний нөгөө хүсээд байгаа хөгжил дэвшил болно л алсран дээрээс нь арчлалын энэ суурь одоо арчлалд ер нь бол миний бодлоор л ингээд бас аюул учрах хэмжээнд очиж байгаа байхгүй юу энэ дараагийн өөр засаглал одоо авторитар ч юм уу тэг өөр юм дэглэм сонгох эрсдэл рүү хэрэг хөрвөл яах вэ тэгвэл үнэхээр харамсалтай байхгүй тэгвэл энэ сонгуул байхгүй бол яах вэ гэдэг чинь айгу гонигтай сонсогдоод байгааз тэгэхээр бид нэр ингээд намыг бол ингээд амар эрс үгээс гэж эрс үзий яддгаа бол ингээд багч гэсэн юу н болох хэрэгтэй эрүүлэн харахыг хичээх ёстой. Бодит байдал дээр яг хөө ингээд намд орж ажилласан ажилтдаг ч юм уу те ингээд туслах энэ төр нь хийгээ явж байгаа хүмүүс ингээд онцгой харагддгийг бол үгүйсэхгүй. Ер нь бол жоохон зүг хэрэг чинь тэр гээл те. Тэгээд тэр чинь яагаад тэгж харагдаад вэ нөхөр тэр нөгөө систем нь буруу явсан бохгүй юу? Яаж буруу явсан бэ гэхээр нам дагж явжгаад тэр хүн альбан тушаалд очдог. Тийм ингээд юм гажууд л харагдаад байгаа болохоор л тэнд хүмүүс дургуутсаад байгаа болохоос биш ер нь бол хин нэгний хийж байгаа ажилд бол үзэл санаагаар очиод хийж байгаа зүйлд бол хүмүүс шүүмжлээд авахгүй. Ер нь бол тэнд нэг юм ботлохгүй бүтэхгүй зүйл байгаад байгаа учраас хүмүүс шүүмжилдэг. Тэгээд тэр шүүмжлэл авахар зүйл нам дотор харагддаг учраас л хүмүүс үзий ядаад гэдгийг ер нь бол. Тэгэхээр үзий ятахгүй ер нь биднэрт ингээд намгүйгээр бидний арчлал оршин тогтнох боломжгүй нам бэжэж нам бол байгаад тэгээд сонгуул болох нь зайлшгүй зүйл юм а гэдгийг хүлээмжшүүрүүд эхлүүл бид нэр өөрөөр харах юм болов уу гэж ер нь би хараад байгаа юм. Одоо нөгөө энэ жилийн сонгуулиудын эрсцийг хараад үзвэл 2012 онд жишээлбэл манай одоо ингээд залуусын сонгуулийн эрсц бүр хамгийн бага байсан. Ер нь бол 40% байсан байгаа байхгүй 41. Тийм 41%. 16 оны сонгуулиар бол 50.8% болсон байна. 18-аас 35 насны сонгуулийн насны залуучууд тэр үед 50%-тай саналаа өгч байсан. 20 оны улсын хурлын сонгуулиар бол 62%-тай буюу бүр ер нь бараг л нэлээд өндөр хувьтай. Ер нь сүүлийн жилүүдэд өгсөн хамгийн өндөр хувьтай сонгуулийн дүн байна. Тэгээ 21 оны ерөнхийлөгч байгаа сонгуулиар бол бид нэр 50%-тай саналаа өгсөн юм. Тэгэхээр яг залуусын ингээд эрс зоолынд ингээд энийг юм 50 60 гэдэг ингээд хэлбэлцэж харагдаад байна л да. Гэхдээ хэрвээ энэ эрс 80 юм уу 90 болоод ирвэл уг нь ахаал өөр сонголтууд хийгдэж эхлэх байхгүй юу. Тэгээд 20 одоо энэ жилийн 24 оны сонгуулиар бас залуучуудын оролцоо ер нь маш чухал байгаа. Тэгээ бидний сонгох одоо сонгуулийн насны хүмүүс донд эзэлж байгаа бидний байр суурьч маш өндөр байгаа. Бид нар одоо сонгуулийн насны хүн амын 50% бүрдүүлж байгаа залуучууд. Тэгэхээр бид нар ингээд тийм үү ер нь аль ингээд өмнөх үеэ жоохон ингээд настай хүмүүсийг та нар ийм нийгэм бүтээсэн болохоор бид нар ингээд тэгээд гэж шүүмжилдэг. Гэхдээ
хэрвээ бид нөр өөрсдөө сонгуульд идэвхтэй оролцоод эхлүүл өөрчлөх боломж байгаа. Тэг хүч байгаа. Тэгэхээр бид нар харин хүч байгаа гэдгийг ухамсарлаа жоох юм эрүүлэн намыг бүрхит үзий ятгаа болоод арай юм эрүүлэн хүлээж авална та зүгээр юм шиг санагдаад байгаа байхгүй. Гэтэ бид нар яг намыг ингээд тэгээ өөрсдөө за ингээд үзий ятгаа болио гэд ингээд байлаа гэхэд нөгөө нам маань өөрсдөө яг байдаг хив хивээрэл хивэндэл байгаад ах юм бол бид нар яагаад ч эргээр харыгээд харагдахгүй байх гэж би бодож байна. Тэгэхээр нам нь өөрсдөө ч гэсэн ингээд өөрчлөгдөх гэж хичээгээд сүүх барьдаг хэдэн хүмүүсийг намдаа ивсүүлж ороод тэднийг албан тушаал хахитан туслахаас илүү яг одоо нөгөө чадвартай одоо нэг улсын хурлд бол одоо яг 35 хүртэлх настай нэг л хүн орж исэн бэлээ. Миний нэг үнсэн нас тэг би бүр гайхаад уг нь залуучууд байж ижлийг нь унс төрий чи авч явах одоо яг мэдээж настай туршлагатай хүмүүс байх хэрэгтэй ч гэсэн залуучуудыг ерөөсөө дэмждэггүй нь харагдаад байгаа байхгүй юу. Тэгэхээр миний бодлоор одоо биш үү яг нэг юм илүү залуучууд руу те яг нэг 25-аас 35 насны залуучуудыг мэдээж юм үзээгүй нүд тайлаагүй байх ч гэсэн илүү үеийнхнаасаа одоо сайн сэтгэж байгаа ч юм уу илүү юм үзэж харсан хүмүүсийг аваад ингээ баг багаар те ингээд за чи манай намд хүрээд ирээ гэдэг юм урилга өгөх ч юм уу нэг иймэрхүү байгаад тэр хүмүүсийг цааш нь хөгжүүлэхгүй бол зүгээр л нэг аль нэг дүүрэх торшин суудаг нэгэн дорж бат гэдэг иргэн зүгээр сайхан нам бэлсэж ороод цүнх бариад ажлын байр твшид яваад баймарг байгаа байхгүй юу. Тэгэхээр намын байгаа хүмүүс ч гэсэн намдаа байгаа хүмүүс ч гэсэн өөрсдөө энэ дээр анхаарад өөрсдөндөө хэрэгтэй одоо ажлын хүчин олж авах хэрэгтэй л гэж миний бодлоор бол бодож байна. Тэгсэн тохиолдолд бид нар ч гэсэн намыг илүү эргээр харж эхлэв шүү дээ. Тэгэхгүй одоо бол намд бол дандаа нэг хөшчүүл байдаг. Тэгээд нэг юм нэг за 30-аас дээшээ насныхан тэр хөвчүүл гэдгэн дээр биш шүү. Дийлэгтэй нас нь бол за 30-аас дээш насныхан за тэгэл нэг юм жоохон гүзээтэй нэг юм костюм бичаг өмссөн нэг юм ах нар явж идэг нэг өөр ингэс нэг туслахтай яг тийм л хүмүүс эдэг гэж бид нар хардаг шүү. Тэгэхээр тэрийг жоохон эвдээд тэр нэг стереотип бидний яг нэг за нэг ийм л байдагтай гэсэн нэг юм харагдах үнцгийг эвдэж чадсан нам гарч ирэх аваас бид нар бол тэр намыг дэмжих байх гэж би бодож байна. Одоо ингээд сонгуулийн сонгуульд санал өгч байгаа хүмүүсийн иргэдийн 50% гэж байгаа байхгүй юу? Бид нар яг залуучууд мэдээж хүн болгоно бүх хүмүүс нэгдээд нэг намд өгөөч юм уу те бүгд энийг сонгоё гэдээ сонгохгүй байх. Гэтэ бид нар нэгдсэн цагт бол ер нь бол сонгуулийг альч тийшээ хувиргах боломжтой санагдаад байгаа байхгүй юу? Одоо тэгээ яг ингэсэн юм шиг санагцсан. Одоо шүтээс жишээ нь 5 сарын 20-д гээд хичээл намран гэж сонсогдлоо нэг шуум дултлаа. Сойс бол яг 6 сар гаргах гэж байгаа. Тэгсэн чинь Еш болохоор 7 сар гаргаж авна гэж байгаа. Би тэд болохоор 6 сарын 1 дээр өгсөн байхгүй өмнө жил 20 мордоор. Тэгсэн яагаад 7 сарын хэд рүү болоод хойшиж баг биднээс 20 хоногийн дараа өгж байгаа юм бэ гэсэн чинь юу яасан гинэ? Сонгуул байгаа учраас ингэж хойшлуулж байгаа гэж байгаа байхгүй. Тэгээ ингээд оюутнууд болохоор за оюутнууд бол хөдөө орон нутгаас ирдэг оюутнууд их байдаг учраас эртгэн яваа гэд тараачиж байгаа шүү анзаа юм. За тэгээ одоо 10 жилийнхэн бол мэдээж санал өгөхгүй оюутнууд эрт тараа явчихна. Тэгэхээр санал өгөх хүмүүс нь бас мэдэхгүй те. Яг хөдөө очиод өгөх хүмүүс байх ч гэсэн оюутнууд дийлэнх нь ажил төрүүлж юм уу одоо гадаад руу явж байгаа. Манай ангиас л гадаад явж ажил хийнэ гэж байгаа хүмүүс нэлээд олон байгаа. Солонгос руу явна гэд виз мэдүүлээд бүр ингээ хичээлээс те чөлөө аваад явж байгаа хүмүүс байгаа байхгүй. Тэгэхээр хараад тахлаар ер нь бол одоо яг ингээд залуучуудыг өгүүлэхгүй гэдэг тактикийг намууд амар бариад байна. Тэрний оронд залуучуудыгаа яаж бид нэр өөрсдөнрүүгээ татах вэ? Бид нэр залуучуудад зориулсан ямар мөрийн хөтөлбөртэй, ямар санаачлагтай байх вэ гэдэгт анхаарах хэрэгтэй юм шиг л санагдаж байна. Тийм, яг үнэн. Чи бүр маш чухал санаануудыг хэллээ. Ер нь бол альва ийм зүйлд намын манлайлал өөрөө маш чухал байгаа байхгүй. Нам өөрөө манлайлж, нам өөрөө өөрчлөгдвөл дагаад угаасаа иргэдийн намд итгэл залуучуудын намыг харах өнцөг тийм хараа өөрчлөгдөн штэ. Одоо ингээд чи сая хэллээ штэ. Жишээлбэл ингээд нам ингээд залуучуудыг оролцуулахгүй гэдэг юм тактик бариад идэм шиг байна гэж байгаа. Тэгээ тэр ер нь бол баг би ч гэсэн бол ер нь бол тийм гэж боддог. Жишээлбэл такт хөрөөд идэг. Чинь иргэдийн төлөөлөгчдийн хурлыг бол бүр яг тэгдэг үстэй. Тийм, ер нь бол 10 сард хийж байгаа байхгүй. Тэгэнгүүт 10 сард залуучууд бол жишээлбэл яг ингээд хөдөлгөөн явцсан байдаг. Сургууль соёлтой ирээд скол хотод ингээд зарим төвлөрч ажиллаад ийм цаг үед хийж байгаа байхгүй. Тэгээд ер нь бол иргэдийн залуучуудын идэх хамгийн муу байх үед ер нь бол орон нутгийн сонгуулийг хийгээд байгаа юм шиг надад санагдсан. Тэгээд хамгийн сонин нь 2 сонгуул хоёлаа 5 дахь өдөр болж байгаа. Яа, залуучууд юу гэж
сонгоод өгөх гэж яагаад 2 дахь өдөр биш гэж яагаад заавал 5 дахь өдрийг сонгож байгаа гайхаад идэх шүү. Энийг ер нь хэн сонгох юм? Одоо улсын хурал батлна шүү. Тэгвэл гаруу зүгээр өөрсдөө сонгуулаа өгүүлбүү гэж яаж юм те? Ер нь бол одоо сонгуульд хамгийн идэвхтэй оролцдог бусад насны бүлгийнхэн бол ямар ч төрлөөс бол 90% мөртэй сонгуулийнхын нэрт явдаг байхгүй. Тэр хүмүүс аль юу ямар ч өдөр байсан өгдөг. Тэгээд миний бодлоор нь шүү дээ намууд ягаад залуучуудаас ингэж айдаггүй эмээдгүй гэхээр залуучууд илүү юм соргог болсон байхгүй. Бид нар шилбэл худлаа хийж байгаа хүнийг ялгаж ийн, бидний тархи угаах гэж оролдож байгаа хүмүүсийг ялгаж ийн тий. Ядчил наад захад бид нэр тий сайн сурсан байхыг, хил устаа байхыг тийм үү мэдлэг боловсралтай мэрэгжлийн хүн байхыг бид нар шаарддаг байхгүй. Тэгээд эхлэнгүүт нөгөө намд байгаа дийлэн хүмүүс тэр одоо бидний хүсэж байгаа тэр цензурт хүрдэггүй учраас залуучуудын оролцоог бага байлгаад тэгээд босоод хүмүүсийнхаа саналыг авах тактик барьжгаад тэгээд өрнөө сонгуульд гарч ирэх тийм техник явдсан болов гэж би юу н хараад байгаа. Залуучуудын шаардлага төрөхгүй байгаа болохоор шаардлагад нь нийцдэг буюу жоохон хөгшчүүлэгтэй одоо хөгшчүүл бол нэг амар за та нар боловсралтай бай инээ тэрийг гэхгүй шүү дээ. Илүү хүн нь ямар байх нү гэдэг ч юм уу нэг юм ууж үстэглэр нэг манай өвөө эмээнэр ханддаг шүү дээ. Яг тийм ханддаг болохоор нь хөгшчүүд рүүгээ ягаал угийн хөгшчүүдэд ч гэсэн нэг юм жижиг сэжиг бэлэг сэлт өгөөл нэг юуны хишиг мишиг гээд нэг юм өгөө яваад идэг шүү дээ тий. Ясны хишиг ч гэсэн ер нь тийм тай юм шүү тий. Одоо сая би тэдэд чсэн сая мөнгө ороод исэн ч гэсэн яг үндэ оюу толгоогоос өгж оюу толгой юм гэж өгж байгаа ч юм уу яг худлаа яг тий бас өгж байгаа мó гэдэг нь үнэхээр сайн. Тий. Өхөөсөн бол өмнө жил ягаад өгч байгаа юм тий. Тэр жаасан тий. Өмнө жилийнхэн гинт тосноо 2 сарын дараа дараачихын өгч мөгөөт ч юм. Тэгээ бид нарыг бас их дормжлоод басаад байгаа шүү. Намуудаа гэхгүй. Ягаад тэгэхээр одоо нөө яг үнэ залуучууд бэлэг сэлт авахыг хүсэхгүй. Жишээлбэл бид нар те нэг юм маяг те юу төрийн дуулал молол ингээд дээр нь хөвж мөлцөө юм тавг тарааж байгаа чинь эсвэл ингээд юм өөрийнх нь нэрийг бичсэн бурхан шашны ном момтой хамт ингээд бурхан шашны юм хэвлсэн юм нөгөө цаг тооны бичиг энэ төр тарааж байгаа байхгүй. Тэгээд тиймэрхүү юм нь бол залуучууд хүлээж авахгүй шүү дээ. Залуучууд бүр юм тараагаад мөнгө тараагаад байвал бид нар хайнц ижиглэж эхэлнэ шүү дээ. Ийм хүн мөнгө тараад эхлүүл айддаа мэдхгүй дээ тий бидний төлөө ажиллах уу тий энэ хүн ингэж их мөнгө цацжээж тийм үү дээр гарвал энэ мөнгөө яаж олох вэ гэдэг чиглэлд тархин ажиллаж эхлэх юм байна гэж залуучууд бодоод шүмжлээд эхэлдэг учраас ер нь бол залуучуудыг одоо яг тэр сонгуулийн эрсийн үеэр одоо сонгуулийн үеэр бол эрсийн баг байлгах чиглэлд арга хэмжээ авдаг юм шиг санагдсан. Бас өөр нэг асуудал нь чи яг сая ярьсан шүү дээ 35 хүртэлх насны ганцхан гишүүн улсын хурал сонгогч байна гэж. Тийм. Юу вэ тий тэр бол бүр амар. Тэр одоо байдаг уу? Байгаа. Тий хамгийн залуу гишүүн тий. Тэгэхээр ууг нь бол нам өөрөө энэ нийгмийн бүлэг бүрийн төлөөллийг өөртөө ингээ багтаасан байх хэрэгтэй гэж байгаа байхгүй. Тэгээд намын тусгал ер нь шууд намд ингэж төлөвшөж байгаа соёл шууд ер нь бол улсын хуралд харагддаг. Тухайн намын удирдлагууд тийм үү удирдлагад эмэгтэйчүүд байна, залуучууд байна, хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна тийм үү. Тэгээд бусад насны нийгмийн бүлгийн төлөөлөл болохоор хүмүүс байж чадвал яг тэр дүр зураг одоо парламентэд харагддаг. Тэгэхэд манад ямар байна вэ гэхээр 76 гишүүний 13 нь эмэгтэй л гишүүн баг. Тэгээд чи нэг нь 35 хүртэлх насны ганц хүн байна гэж боддоо. Тэгэхээр залуучууд, эмэгтэйчүүд за тийм хөгжлийн бэрхшээлтэй гишүүн бай сонгогддог. Тийм биш. Тийм. Тэгэнгүүт үлдсэн ямар хүмүүс байна вэ гэхээр айгүй бизнес ирэх мэдлэлтэй тийм мөнгөтэй төрөхтэй ч юм уу те. Ай бүх дууч яа дууч байдаг шүү дээ. Йоо миний яг дулаахан амар хатах гэдэг шүү. Дулаахан амар юм тий. Тий, одоо дүр зураг ийм байгаа байхгүй. Тийм биш. Тэгээд яг ийм байгаа болохоор эргээд нөгөө залуучууд улсын хуралд ингээ парламентад ингээ намд амар дургу байгаа байхгүй. Яагаад тэгэхээр бид нарыг төлөөлөх ёстой байтал бидний төлөөллийг огт багтаагаагүй байхгүй. Бид нар ийм юм шүүгүй. Бид нар нам гэж яг ямар байх хэвээр мэддгүй юм дээ. Ааха, ер нь сая таныг хэлсэн юм бас бодлоо шүү дээ. Яа нэрээ насны английн хүмүүс тэгээд бүлэг бүрийн хүмүүс байх хэвээр. Одоо жишээ нь яг CMU чинь бол одоо ийм артаас тэгдэг штэ яг нэг нийгмийн хариуцлагын хүрээнд одоо тусгай хэрэгцээтэй хүмүүсийг бол нэг орон тоон тэд байх ёстой гэж заагаад өгсөн байдаг штэ. Би бол CU-д бол яг юуны бэрхшээлтэй яг сонсголын бэрхшээлтэй хүнтэй бол таарч ирсэн. Тэгээд ийм артад бас байдаг штэ. KFC бас нэг бичлэг хийжсэн санаж байна. Би ингээд юу ядгаа гэд ингээд би ажилтгаа гэд нэг бичлэг нь
юм үзчихсэн санаад байгаа байхгүй юу. Тэгсэн чинь үйлчлэгийн байгууллагууд ийм хариуцлага хүлээгээд явж байхад бүр улсыг хариуцж байгаа тэгээ төрийг тогтоож байгаа газар нь яагаад энэ байдаггүй бид нар энийг ерөөсөө шахаж шаарддаг юм биш. Одоо бол дөнгөжл эмэгтэй хүмүүсийг оруулаад хаа гэд ингээд нэг хэдэн хувь нь тэгээ 76 гишүүний 13 эмэгтэй хүн байгаа байхгүй юу. Уг нь тэр чинь нэг 50 хүн эсвэл зүгээр л яг одооныхоо нөгөө нэг одоо хүн амын тооцоололоор тэр чинь байх хэрэгтэй байх. 17% эмэгтэй хувьд шилжүүлэл 17% байх. 50 at least 50% байх хэрэгтэй. Тэгээд дахиад энэ 50%-аас за эрчүүдээс нь зарим нэг тусгай хэрэгцээтэй хүмүүс, эмэгтэйчүүдээс нь тусгай хэрэгцээтэй хүмүүс тэгээд насны хувьд ч гэсэн тийм байх хэрэгтэй юм шиг байх юм. Гэтэ улс төрд яагаад яалтчгүй л заавал ийм хөшүүн хүмүүс орох юм те. Одоо жишээ нь сая юунд Америкт чинь Джо Байден 70 баг 80 үрээд байгаа юм. Тэр хүн чинь одоо яаж тэнд байгаа Америк хүүхдүүдийн одоо тэр хүсэл сонирхлыг гаргаж ирээ те. Америк залгуусын хүсэл сонирхолд нийцсэн юм хийж чадах юм бэ. Одоо ч гэсэн ер нь бол би бодож ийлээ л да сая 35 та хүн гээд хамгийн залуухан гарч штэ. Тэгээ 35 та хүн чинь одоо за ингээд 4 жил болоод инфлюенza за 40 орчим настай боллоо. Тэгэхэд 40 за 35 та хүн 10 за 20 насыг жишээгээр авъя л да. 35 та хүн дахиад 20 настай хүн хоёрын хооронд үнэхээр их том ялгаа байгаа байхгүй юу? Тэр хүн жишээ нь ажил төрөлтэй, айгүй л өөрийнхөө хэрэгцээг хангацдаг, өөрийн гэсэн байр орон сууцтай машинтай байгаа. Тэгэхэд 20 настай хүүхэд юу одоо залуу хүн юутай байх юм бэ? Одоо над шиг л эсвэл шүү дээ оюутан болж дөнгөж сурж байгаа нэг цагийн ажил хийвэл хийдэг, гайгуунууд нь нэг өөр газар ажиллаж те нэг цагийн ажиллаар ч юм уу янз бүрээр хийж өөрөө хажуугаар сайд хасал хийж мөнгө олдог. Тэгэл гэр орон байхгүй аюул аав ээжтэйг амьдэрдэг гэж болно мэдгүй тустай гарсан байхыг ч үгүйсгүй гэхдээ машин унаа байна гэдэг хэцүү автобусаар зөрчил явж байгаа байхгүй. Тэгэхэд тэр хүн яаж нийтийн тээврийн асуудлуудыг мэдэх вэ? Яаж энэ цалин цуух нь болдоггүй энэ асуудлыг мэдэх вэ? Яаж үний өсөлтийн хэцүү байдлыг мэдэх вэ? Тэгэхээр энэ тал дээр арга хэмжээ авахгүй бид нар өглөөд идэг нь аргагүй байгаа байхгүй юу? Тэгэхээр ерөөсөө л нам ямар байх хэвээр бид нар мэддэггүй юм байна. Ханхан шатны намын шаардлагыг бид нэр тавьдаггүй учраас эднэр тэгэл нэг байдаг хэмжээний нэг хэдэн насны тэдээс тэдэн насны хүмүүс байлгадаг дийлэнх эрэгтэйчүүд тэгээд сайхан бүх дуучин бизнесмен гарууд байдаг байгаа байхгүй юу. Тэгэхээр ерөөсөө л ийм бүр ийм одоо нэг даяаршсан нийгэм гэдэг шиг даяаршлыг л одоо бараг л нам руугаа оруулж ирмээр юм байна даа л гэж хараад байна шүү дээ. Тийм. Би бас нэг 21 оны судалгаа уншижсэн баггүй юу. Залуучууд яагаад ер нь улс төрд юм сонирхолгүй байдаг би одоо итгэлгүй байдаг үе гэдэг чиглэлээ одоо ингээд агуулгыг одоо судлах зорилготой судалгаа хийсэн. Тэгэхээр тэр судалгаагаар хэлж байгаа байхгүй залуучуудын бараг 85% нь улс төрд одоо ингээд намд дургу итгэдэггүй гэж хариулсан. Тэгээд яагаад гэд ингээд авлаад асуухаар ерөөсөө тэнд бидний асуудал яригддаггүй гэж байгаа юм. Гэт нам мөрийн хөтөлбөртэй жишээлбэл залуучуудын асуудлыг өгөх тусгаагүй байдаг. Ингээд тэгж халамж нэгэн тэгж тэтгэвэр нэмэн тийм одоо тэгэл бүр зарим нь айгу агарын сонин юмнууд ирдэг шүү дээ. Тэгээд тэрнийх нь 10% нь хэрэгжээгүй байж идэг. Тэгээд ингээд мөрийн хөтөлбөрөөс эхлээл ингээд бид нарыг хайцсан байдаг байхгүй юу гэж байгаа байхгүй. Тийм шүү дээ. Тэгээд залуучуудад ямар асуудал тулгараад байгааг бүр ингээд сонсхийг хүсдэггүй юм уу? Эсвэл ингээд бүр ингээд чихээ атгаад бүр ингээд харахгүй байхыг хүсдэг юм уу гэж би намайг бодоод байгаа байхгүй юу? Залуучууд гэсэн чинь ингэж юм шүү. Зүгээр цааш яваа. Бид нар зүгээр энэтэй ингээд нас тогтсон ахмад настай үйлэртэйгээ ингээд баймаар байна ч юм уу тий. Гэхдээ яг хуу сүүлийн үед намайг твшил гаргасан. Одоо цөөн хідэн зүйлийн дурдвал одоогоос ер нь бол яг жилийн өмнө 4 сарын 10-нд одоо 23 оны 4 сарын 10-нд шийдвэр гаргах төвшөндөх одоо эмэгтэйчүүдийн оролцоог нэмнээ тэгш төлөвлөлийг ханганаа тийм үү одоо сонгуулийн зарлаа бууруулнаа гэд улс төрийн 10 нам нэг тий гараа атгаад ингээд амлалт өгсөн баггүй юу одоо тэр 83 17 явуулсан шүү дээ тий тэр хөдөлгөөний хүрээнд тэгж явсан тэгээд тэрний дараагаар ингээд намууд юу хийсэн бэ гэж судлаад үзвэл одоо улс төр судалтай 3 нам бол ер нь тодорхой алхмууд хийсэн бэлээ. Жишээлбэл хүн нам жишээлбэл аль биесээр зарлсан тэр хүн намын дараагт орчонд одоо ингээд улсын хурал бид нэр дэвшүүлэх хүмүүсийн квотыг 50-50 харьцаатай байна. Байхгүй 50% заавал эмэгтэй байна, 50% заавал эрэгтэй байна. Тэгээд тэд нар дундаа мэдээж нөгөө бусад одоо тусгай хэрэгцээт хүмүүс энэ төр гээд хүмүүсээ бас оролцуулнаа гэж зааж байгаа. Тэгээд
юу Монгол ардын нам болохоор хяналтын хорооныхаа хажууд гендерийн хороо байгуулсан. Тийм тэр нь юу вэ гэхээр одоо нөгөө намын дотоод болон гадаад бодлогонд гендерийн тэгш байдлыг хангах чиглэл үйлдэл үйл ажиллагаа хийнэ гэд. Бас нөгөө нэг юу ажилтны нам болохоор улс төрийн зөвлөл нь бас нөгөө нэг юм хүүсийн квотыг 40%-аас дээш байлгана гэдэг зүйл ярьж баталсан. Одоо нөгөө гендерийн бодлогоо баталсан. Тэгэхээр тэгээд бас ажилтны намын нэг олзуурах устай зүйл нь юу гэж хэлсэн бэ гэхээр ингэсэн. 40% бол бид нар доод хязгаар гэж харна. 48% та бид нар нэр дэвшүүлнэ гэж хэлж байгаа байхгүй. Хүүсийн ярьцыг тэгж байгаа гэж. Тэгэхээр энэ бол бас ер нь дэвшил. Намууд маань бас ер нь ойлгосон юм шиг байгаа юм. Одоо нөгөө нэг үнэхээр тэгээ намд итгэх хэрэгтэй итгэл алдраад бид нар тэгээ бүр oh my god дээрчтэй гэж бодох хэмжээнд үзэн ядагдаад байгаа учраас намайг бас жоохон үйлдэл хий гэж хийсэн юм шиг байгаа юм. Гэхдээ одоо л юу юм шүү. За одоо л энэ нийтийн юуг нь те энэ цаг үе дээр л одоо энэ нийтийнхээ саналыг барьж авахгүй бол одоо бүр хударлаа шүү гэж бодсон юм шиг байна. Ер нь бол одоо энэ чигээрээ хэрвээ ингээд нам эрхэн хоёр ингээд улам ингээд холдоод нэг нэгэндээ итгэхгүй те нэг нэгийг үцэхгүй чи муха чи балаар гэд ингээд холдоод байвал Монголд байгаа асуудлууд улам гарan дээрээс нь намын оршин тогтнох асуудал ч гэсэн ер нь ганхах байхгүй. Тэгээ дээрээс нь дагаад улс оронд оротно. Тэгэхээр энэ одоо чиглэлд ингээд намууд бол ажил хийсэн байлээ. Тэгээд хийсэн ажлынхаа үр дүн бас яг одоо 5 сарын 25-нд за би буруу сансан байж магадгүй шүү. Нэр дэвшигчдийн нэр тодрох үед бол гэхдээ яг энэ хийсэн ажил нь үнэхээр яг бодит биш байдлаа олох нь уу яг үнэхээр 50% тэг хүмүүс гишүүдийн 50% хүүсийн харьцаа ингэж орж ирэх нүггүй юу гэдгийг л харагдана л да. Тэгээд бид нар бас хүлээж байгаа гэдгийг бас хэлье. Нэрээ надад нэг мэдээ байгаа ш. Би саяхан юу яахгүй юу? 24 оны ихээр юу Таиланд яваад цааш Индонез руу Бали руу явсан. Тэгээд явж байхад би тэд яг Балид байж явах үед яг тэнд байжсэн үеэр юуны одоо Индонезийн ерөнхийлөгчийн сонгуул болж исэн баггүй юу? Тэгсэн чи яг манай энд дэдэг үзэгдэл ерөөсөө бүх улс оронд байт юм лээ. Тэг яг хуу яаж арга хэмжээ авдаг вэ гэдэг нь л их чухал юм билээ л те. Тэгсэн чинь одоо яг энэ 24 он болохоор баг одоо те нөгөө одоо их хувьсгалын жил гэдэг ч юм уу баг хамгийн олон одоо яг энэ сонгуулиуд яг төрөл бүрийн сонгуулиуд болж байгаа жил юм билээ. Тэгээ сая яг юунд Балид очих үеэр Индонезийн тэр ерөнхийлөгчийн сонгуул болж исэн. Тэгээд асууж байгаа аахгүй за Монгол шиг байд юм байна уу? Ямар байд юм бэ гэд асуусан чи яг л ажиглаа шүү дээ. Тийм яг л манад байдаг шиг. За яг нэг юм толгой дээр гарцсан нэг баачка байгаа тэгээд тэрийгээ дэмжний ухааны юм ярьж байгаа аахгүй. Тэгээд Орос морсих шиг юм уу? Тэгээ ер нь бол уг нь тэр нь муу хүмүүн гэдэг байгаа аахгүй юу? Уг нь жоохон муу хүн гэхдээ одоо тэр л ер нь гарна гээ. Тэгээд тэр хүлээн зөвшөөрөд байна. Тийм бүрэн хүлээн зөвшөөрөд мууг нь мэддэг тэгсэн мөртлөө хүлээн зөвшөөрсөн. Гэсэн. Одоо тэг ингээ хараад тахлаар үнэхээр амар олон улсууд байна. Одоо энэ жишээ нь Азад гэхэд л за ойрхоноос гэвэл за Камбож, Бангладеш, Азербайджан, Индонез, Энэтхэг, Иран, Израиль, тэгснэ Малдив, Хойд Солонгос, Пакистан, Өмнөд Солонгос, Шри-Ланк, Тайван, Узбекистан гэдээ явж байгаа байхгүй юу? Тэгээ одоо ингээл дээшээ бол тэгээ Америк, тэгээ Канада, Бразил, Коста-Рика, Мексик, тэгээ за Уругвай, Венесуэл энтергээд үнэхээр олон улсууд яг энэ жил сонгуультай жил байна. Тэгээд тийм учраас ч гэсэн бид нар яг энэ байдгал биднэрт гардаг дийлэнх асуудлууд байгаа. Тийм ч гэсэн бүгдээрээ яг энэ асуудлыг одоо ингэ шийдэх гээд бид нар л одоо яг арга хэмжээ авахгүй л хизээ хүүхдүүдээ аав гэж дуулдах юм уу. Тэгээ бид нар яг амьдраад бид нар ч гэсэн цаашаа амьдрах юм чи үнэхээр яг энэ асуудлыг баг дээр нь одоо яг байгаа дээрээ ялангуяа дөнгөж хэлж байгаа залуучууд бид хэд яг одоо ингээд сонгуул өгдөг үе маань таарч байгаа. Тэгэхээр бүгдээ энэ үед үнэхээр ухаантай хандаад ямар хүнийг яаж дэмжих вэ? Бид нар өөрсдөө шаардлага зөв тавьдаг болох хэрэгтэй болов гэж юу н хараад байна. Яг үнэ шаардлага зөв тавьдаг болох хэрэгтэй. Надад нэг асуулт байна л да. Ингээд нэг асуулт төрлөө. Ер нь ингээд төрд ингээд анхаарахгүй тийм үү төрийн үйл ажиллагаа ингээд үйл ажиллагаанд оролцохгүй заяа. Сонгуульд оролцохгүй байснаар ер нь хин хохирдог гэж бодож байна. Хохирогч нь ер нь хохирогч нь дээл сүлд бид нар л болж таарад байгаа юм шүү дээ. Хараад ахаар ээл өөртөө оролцоогүй сонгуул юу тэнийг тэд нар тэнийг тэр тэнийг гээл нөгөө дээгүүрээдэг хүмүүсээ муулаад байдаг. Тэгсэн тэд нар л яг үндэ бидний яг хүсэд энийг шийдээд өгөө гэдэг юм чинь тэд нар хийж байгаа учраас нөгөө гэхдээ жоохон толгой дээр байгаа хүмүүс жоохон айтайхан харьцаж байгаад хэрэгтэй юмнуудаа бид нар үгүй хийлгүүлээд авмаар байгаа хгүй тий.
дажгууд хүнээ гаргаа. За одоо бид нар энийг үг гэд шаардлагач зөв тавиад сайхан явах нь чухал юм шиг байна. Яг үнэ. Ер нь бол та улс төр тийм үү оролцохгүй, сонирхохгүй тий. Ядаж та сонгуультай саналаа өгөхгүй байснаар эцээ болдог гэхээр хохирогч нь өөрөө л байдаг. Та өөрөө л байдаг. Тэгээ та таны хүсээгүй хүнд энэ сонгогдсон. Тэгээ таны хүсээгүй тэр засаглалын хэм маяг тийм үү таны хүсээгүй тэр хүмүүс гараад тэгэл танд хэрэгтэй биш хэрэгцээгүй одоо ингээд төсөв батлал юм уу ингээд бодлого тодорхойлол хууль батлал тийм магадгүй өөртөө ашигтай хууль батлал тэнд арилга яваал тийм одоо 60 тэрбум мэссэн жидүү тэгэл одоо тэр сайн үүсний хулгай гэл тийм ингээд хэдэн тоон хэдэн 100 мянган тоон ингээд ачаад жишээлбэл хэлээр ингээ хяналтгүй гарсан ч гэж байна тийм үүснээс эхлээд тэр үр ийм л нөхцөл байдал үүсэж байгаа. Бид нар ингээд ер нь бол улс төр хамгийн муухай ингээд хамгийн ийм ингээд бидний хувьд хамгийн ийм адгийн байж болох тийм орчинч гэсэн биднэрт хамаарал бүхий асуудлыг тэнд шийдэг таахгүй. Хууль баталгаас эхлээд төсөв баталгаас эхлээд бидний амьдрах орчинд холбоотой бүхий л төсвүүд тэндээс батлагдчихж байгаа. Тэгэхээр эцсийн хохирогч нь өөрсдөө байдаг учраас бид нар өөрсдөө тэнд ингээд хяналтайгаар ухаалгаар оролцож ингэж хяналт тавьж иргэнийхээ үгийг юм гүцэтгэх цаг л болоод байгаа юм л да. Тэгээд хэрвээ тийм үү энэ жил хэрвээ сонгуулиар ингээд гоё салхи ороод тий бидний хүсэж байгаа залуучууд сонгогдоод эмэгтэйчүүд тийм үү магадгүй ингээд 40 нэмэх 50 нэмэх 40 нэмэхтэй болоод ингээд ийм улсын их хурлын өнгө төрх өөрчлөгдөөл тий нөгөө нэг муухай хүчирхийлэгч тийм үү ингээд муухай хэрэгт ордог гендрийн мэдрэмжгүй тий тэгээ мэрэгжлийн бос хүмүүс сонгогдохгүйгээр ингээд илүү гоё мөнгө төрхтэйгээр сонгогдоод ирвэл миний одоо ингээд ойр тооронд байгаа юм асуудлууд нүүд эрмхийн зур арилахгүй л тий гэхдээ багаар шийдэгдэх байх гэж хараад байгаа юм. Тэгэхээр бидний одоо хамгийн ихний оролцоо бол бид нэр сонгуультай зайлшгүй оролцох хэрэгтэй байгаа тийм. Хүй бурхан шүү. Тийм нөхцөл үүсэдэ шүү манайхаа. Тэгээд чи ер нь намын дотоод арчлал гэдэг нэр томьёо сонсч ирсэн үү? Намын дотоод арчлал. Одоо ингээд нэг төсөөлөд үзтээ ингээд одоо яг бид нар арчлалын системд байгаа тий. Тэгэхээр юм болов. Нөө намын дотоод арчлал гэхээр нам дотор одоо чинь нэг мэдээж таньдаг хүмүүсээ оруулсан байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө таньдаг хүмүүсээ дэвшүүлэхгүйгээр яг ингээд хамгийн сонгогдох боломжтой хүмүүс одоо за би жишээ нь намын дарга байлаа гэж бодъё л доо. Тэгээ манай үеэл дүү ороод ирсэн байлаа гэхэд үеэл дүү нэр төвших гэж байгаа. Хажууд нь арай одоо боловсралтай хүмүүс сонгох. Тэгээ хүмүүс нийт маст таалагдах хүн байгаа гэж бодлоо. Гэхэд би уг нь бол үеэл дүүгээ дэвшүүлчмээр байдаг. Гэтээ юугаа дэвшүүлэх юм шүү. Алийн дэвшүүлэх үү гэж яагаад яг ардчилсан гэхээр илүү сонгогдох магадaltaй явах боломжтой хүний сонгох юм болов. Тийм юм болов. Тий, ер нь бол нам дотор хэрвээ ардчлал яг жинхэнэ утгаараа хэрэгждэг болыг чиний наад жишээ чинь боддороо биелнэ гэсэн үг. Аль чадвартаа дээшлэн гэсэн үг шүү дээ мэдлэгтэй. Харин одоо яг нам дотор байгаа дүр зураг ямар байна вэ гэхээр бас бидний л ингээд одоо үзээддэг тийм дүр зураг харагдаад байгаа байхгүй юу? Мөнгөтэй бол тэр хүн дэшээ шат шууд пуш гэл бараг лифтээр явсан юм шиг явдаг. Хастан шатаар мацдаг тийм үү? Тэгээ дээрэс нь намын жишээлбэл удирдах зөвлөл удирдлагууд нэг чигээрээ эрэхтэй хүмүүс байгаа гэдэг юм уу тий. Мөнгөтэй хүн байгаа даа шууд ингээл дэш яваад байдаг. Тэгээ дээр нэмэх нь ингээд чадваргүй хүмүүс намд ороод тэгээ цүнх барьж явж байгаа алтан жишээл томлогдоод ч юм уу тий. Ийм дүр зураг харагдаад байгаа байхгүй. Тэгээ намын дотоод арчлал гэд бодоод үцхээр анзаараад ботхоор нам бас өөрөө ингээд арчилсан юм систем одоо юм арчилсан юм хэм маягийг арчлал бол өөрөө өрсөлдөөн шударга явагдаад тэгээ тэндээсээ хим одоо ингээд хүчтэй лаг нь гарч ирнэ л гэсэн онол шүү дээ. Ер нь бол бас сонгуулийн зарчмаар явагдана мэдээж нам дотор. Тэгэхээр нам өөрөө бас дотоод арчлаа сайжруулад нийгмийн олон бүлгийн төлөөллийг хангах үүргээ хэрэгжүүлээ тийм үү. Тэгээ зөвхөн ингээд тэ амар удаан ажилласан энэ төр биш залуучуудыг ч гэсэн намдаа оруулаад том удирдах төвшөндөө ажиллуулад мэдлэг чадвартай эмэгтэйчүүдэд нэр дэвшүүлээд ирвэл нам өөрөө гоё харагдаж эхэлнэ. Би нөгөө нэг судалгаа бичсэн байхгүй Америкт хийгдсэн судалгаа байсан. Ингээд нөгөө мужууд дээр судалгаа хийсэн юм байна л да. Ингээд тэгсэн чинь эмэгтэй ингээд мужийн төлөөлөгчтэй ингээд газруудад бүр ингээд ард иргэдийн судалгаанд оролцсон хүмүүс нь илүү ингээд юм өндөр ийм рейтингээр ингээд үнэлээд ийн гэж байгаа байхгүй төр засгийн ажлыг. Тэгээд тэр сонгогдсон гишүүдээ ч гэсэн өндөрөөр үнэлж ийн гэж байгаа. Тэгээд яагаад гэдгсэн чинь ингээд эмэгтэй хүн сонгогдоод ирэхээр ингээд бид нарт ийм ихтгэл үнэмшил төрдөг гэж байгаа юм. Нам ингээд бид нар шиг ийм энгийн хүмүүс байсан ч намд орж сонгогдож болох юм байна.
Тийм үү? Би ингээ мөнгөтэй энэ төр биш. Би ингээ эмгтэй ч гэсэн. Тийм үү? Мэдлэг чадал ууртай. Учираас ингээд намд ороо сонгогдох боломжтой байна гэд нам тийм амар хол зүйл биш юм бэ. Намны өсөлтөө шудраг явд юм байна гэдэг юм. Бас тийм ингээ мессежийг ингээ хүнд ийм сэтгэл төрүүлж байгаа байхгүй юу? Тэгэхээр нам нөгөө нэг одоо манай Монголд болохоор амар мөнгөтэй ийм тэгээ баг ингээд ийм гүзээтэй тий. Ийм ахнаар намд байгаад идэх болохоор бас иргэдийн итгэл унаад байгаа. Тэгэхээр нөгөө талаараа нам маань өөрөө ингээд дотооддоош тэр тийм одоо нөгөө талаа нэр дэвшүүлэх байгаа хүмүүс дээрээ ч тэр залуучууд, эмэгтэйчүүд тэгээ дээрээс нь хүртээмэр шилтэй хүмүүсийг оруулж ирээд ингээд олон өнгөөр намаас солонгоруулж чадвал тийм одоо тэгээд тэр дүр зургаар манай рекламтаас солонгорно гэсэн үг шүү дээ. Ингээд чадвал иргэдийн итгэл өснө. Тэгэхээр иргэн түр хоёрын итгэл бас ингээд зузаараад ирэхээр иргэн намд итгэл зузаараад ирэхээр бас тэгээ тэрийг дагаад ингээд уур амьсгал тийм үү иргэдийн үзэл хандлага сайжирна. Дээрээс нь магадгүй тэгээ солонгороо гараад ирэхээр төрийн үйл ажиллагаа ч гэсэн би сайжирна гэж харж байгаа. Ер нь бол ингээд эрэгтэй хүмүүсийн хараагүй тэр хэсгийг бид нарын биеэрээ тоолж үзгээгүй тэр одоо салбарын асуудлыг шийдэх хүмүүс нь гараад ирвэл тэр асуудал шийдэгдэх байхгүй. Тэгэхээр нам өөрөө дотоод арчлаа сайжруулах тэгээд бас ийм хэрэгтэй шаардлага байгаад байгаа. Тэгээд дээрээс нь намууд ийм чадвартай, тийм мэдлэгтэй, ур чадвартай залуусуудаас боломж олгооч хэл гэдэг үгийг бас хэлмээр санагдчихээн. Тэгээд нөгөө талдаа бид нар шаардах хэрэгтэй. Би сая яг нөгөө нэг яг сонгуул болж байгаатай холбоотой л ахaltaа нэг ах байсан. Яг нэрийг мартчих тэр ардчилсан намаас дэвшижсэн ах байсан баха. Хэдэн настайдаа сургуулаа төгссөн ч гинүү 18 19 настайдаа өөрийн гэсэн сургуультай болцсон байсан тэгээд явж исэн. Одоо нэг 20 гэдэг юм уу 30-аараа хүрээг байсан уу. Их тийм ах байсан. Тэгэхээр миний бодлоор яг би хэрэг тэр ах манай тойрог төвшил би тэр ахыг тэгээ тэр ах цанлаа өгнө гэж бодож байгаа. Яагаад вэ гэхээр тэр хүн тэр ардчилсан намынхан чинь сайн ажиллаж байгаа байхгүй яг тийм хэрэгтэй хүнийг гаргаж ирж байгаа. Мэдээж зарим хүмүүс бол те яг энэ сонгуул Монгол ч юм уу тийм улс төрлөө орохгүй гэсэн хүмүүс байх ч гэсэн улс төрд орох сонирхолтой өөрөө сонирхож байгаа тэгсэн мөртлөө мэдлэг боловсралтай хүнийг аваад ирсэн байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүний хувьд жишээ нь би тэр хүнийг гарчих юм бол илүү боловсролын тал дээр шинжилэл хийх болов гэж би жишээ нь бол бодож байгаа. Яг хүн болгоны бодол өөр байх. Гэтэ энэ тал дээр бол ардчилсан намын тэр яг нэг юм надад амар яг одоо энэ яг бидний хүсэж байгаа юм уус хийж эхэлж ийн л гэж харж байна. Ер нь бол бусад намууд ч гэсэн яг баг багаар хийгээд байна удаа л гэж харж байна. Одоо чинь хүн намаас ч гэсэн яг сонгож байгаа хүмүүс бол төрийн ордонд муглаштайгаа тэгээд энгийн өмсдөг пүүз хүмүүстэйгээ орж байгаа. Тэгээд та яагаад ингэж юм пүүз хүмүүстэйгээ явж байгаа юм бэ гэхээр хөл дэвтэх юм байдаг юм аа ч гэдэг юм. Одоо ингэж юм заавал бүгд юм костюм бичигт яг төрийн ордон хүндлэх тэм тэр бол цаанаас нь заасан dress code байдаг л ахaltaа. Гэтэ бас яг нэг юм одоо нэг хүн байх те ингээд заавал бүх үед ийм заавал классик хувцастай тийм элегант байхгүйгээр байж болдог гэдэг юм жишээг ингээ баг багаар ингээ мэдрүүлээд байх шиг байгаа гэж хараад байна шүү дээ. Тийм. Гэтэ би бас яг чиний хэлж байгаа сан дээр бүр маш юм санал нэгтэй байна. Одоо чи хүн нам жишээлбэл имиж нь юм штэ ер нь шин нам гэхэд би бол харьцангуй ингээд арт иргэдийн одоо хүлээлт дээрээс нь ер нь арт иргэдийн дэмжих байдал нэлээд өндөр хувьтай явж байгаа нам юм уу гэж хараад байгаа байхгүй. Тэгээ тэр намын имиж нь юу гэхээр ерөөсөө л шинжлэх ухаанч тийм мэдлэг боловсрал ур чадвартай хүмүүсээр бага бүтүүлсэн гэдэг имиж байгаа байхгүй. Тэр аягүй чухал. Тэгээ дээрэс нь би бас ер нь тэгж бодчих шүү дээ. Яагаад ингэж юм те амар юм баригдмал хувцастай тэгснэ ингээд 2 3 хар машин дагуулсан. Өглөө ингээд ажил хичээлдээ хоцрохгүй яаж захт гэрлэн дохио барьцсан заяа. Яагаад тийм юм бэ те зүгээр улсын хурлын гишүүн гэдэг чинь зүгээр ажил биш юм уу гэж би боддог байхгүй. Зүгээр энгийн байл та нар зүгээр ажиллаа л хэлдэг гэж хэлмээр санагддаг байхгүй. Хажуугаар нь худлаа маяг те ингээл ийм юм харагдаад. Улсын хурлын гишүүд тэгэж яадаггүй шүү дээ. Нөгөө машин дийдэггүй шүү дээ. Төрийн 3 өндөрлөгөл тэгэж явд юм л шүү. Ааха. Гэтэ ингэж чи өглөө болгон зам хаагаад шүү. Тэгэхээр ер нь төрийн 3 өндөрлөг тэгэх ёстой юм гайхаад идэв шүү. Японы жишээлбэл би нөгөөний хизээ ирлээд энийг харж байсан сайдын жишээлбэл зүгээр метрогоор явж байгаа. Тэгээ зүгээр энгийнхаа хүмүүстэй нийлээд ингээ хоол мол идэж сууж байгаа. Уг нь бол тийм тий. Тэгэхээр ингээ төрийн алба яг хүндтэй алба байж болох ч гэсэн яага бусад хүмүүсийн эрхэн талдаж тэгж зам ам хаагаад байгааг би ойлгохгүй. Тэр хийгээл ингээл амар юу яахад. Тэр сайн ажилласаа хийдэг байсан бол бид нар за яв гэхэд юм ихгүй шүү.
юу ч хийхгүй байгаа те олигтой юм хийхгүй гараас нь юм гарахгүй байгаа учраас бид нар яахаараа бид нар ч гэсэн ажил төрөлтөө байхад бид нар зам хаад ингэж ярьж байгаа байхгүй. Тэгэхээр тэр хэд өөрсдөө сайн гараасаа юм гаргаад нэг ажил би ийм хийчлээ шүү, ингэчлээ шүү, тэгчлээ шүү гэдгийг хилдэг бэжэж хилээд тэднийг харуулж ижил бид нар яг үндэ тийм юм дээр комплейн хийгээд ядаргаатай ингэх нь багасгах гэж би бодож байна. Тэгээд төрийн 3 өндөрлөг бол яг мэдээж өндөр албан тушаалд байдаг. Тэгээд бас улсын хурлын дараагаар ажиллаж байгаа хүн ч гэсэн нэг 2-3 жилдээ л байгасна хамгаалтанд бид юм билээ шүү дээ тий. Одоо ингээд гарсан ч гэсэн ерөнхийлөгчөөс бас огцорсон ч гэсэн бас юугаа яадаг шүү дээ нөгөө нэг ингээд хамгаалтаа аваа явж идэг. Тэрийг бол яг тэр хүний одоо аюулгүй байдал гэж аюулгүй байдалтай холбоотой гэж тэгж хардаг. Мэдээж нөгөө улс орон даяар тэр хүний царай зүс гараад ингээ явж гинэ гэдэг чинь тэр хэмжээгээр л үзэн ядалт авах нь чих сайн муулт нь их байгаа учраас тэрийг авдаг байх гэж бодож байна. Гэтэ нөгөө төрийн 3 өндөрлөг хийж байгаа ажил төрлөн сайн байгаад үнэхээр л за энэ хүмүүс нэрээ л бидний ажил төрлөлтөө явах цагийг маань зогсоогоод ингээд гэрлэн тохион бариад явах тийм үн цэнийг нийлүүлж тэр хүмүүс чадчихвэл хүмүүс бол бла бла ч юм уу те ядаргаатай юмч гэж ярих нь бол багасгах гэж би бол бодож байна. За бас ер нь нэг талтаас тийм байж болох юм те. Тийм гэхдээ яг зүгээр миний бас хэлэх гэсэн санаа юу гэхээр хитрхийл амар юм хийцээр байгаад байдаг байхгүй юу? Тий тэр нөгөө нэг зүгээр л өөртөө чөлөөтэй хувцас өмсөд, эвтэйхэн готлаа өмсөд хамаг урдаараа гүгээд тэр төрийн ажлыг амжуулал та тийм ингээл хідэн зөвлөгч үлээд төчнөөн зөвлөх аваад ингээл гараас нь гарч байгаа юм байхгүй байж хооронд амар гоё энгийн чөлөөтэй байгаад ингээ улсын хурлын гишүүн тийм үү тэр өндөр албан тушаалыг өөрийнхөө ажил мэргэжил гэж бодоод хийлдэг гэж бис хэлмээр санагддаг байхгүй. Тэгээд өөр бас тэгтээ битүүрийн нэг ярих хэрэгтэй бас нэг чухал асуудал сонгуулийн зардал аа. Сонгуулийн зардал өссөн гэж хэлсэн шүү дээ. Ахаа өссөн. Энэ жил орохдоо өссөн зардлаар явна гэсэн үг. Тий, одоо нөгөө нэг ингэж байгаа байхгүй яагаад өссөн бэ гэхээр өмнө нь жишээлбэл нэг аймагт зарцуулах 250 сая төгрөг зарцуулдаг байлээ гэж бодоход энэ жил 3 аймагт явж сонгуулийн ажлыг хийх болчихсон байхгүй. Тэнгүүд тэр нь 3 даблт. Тийм байх. Тэгэхээр 3 дахин өснө гэсэн үг. Тэгээд сонгуулийн ерөнхий хорооноос болохоор сонгуулийн зардлын одоо нэг нэр дэвшигчийн тойрогтой зарцуулах сонгуулийн зардлыг 849 саяас 1.5 тэрбум гэж тогтоосон байсан. Нэг нэр дэвшигч үү? Тий, нэг нэр дэвшигч. Тэгээ одоо 76-аас зээж та тэр 48 бас тий 48 жагсаал дээр орж ин 48 бол тэгж ийм сонгуулийн ажил 76 суудалд хэдэн хүн нэр дэвшиж байгаа. Тэгснээ тэр дэвшиж байгаа хүн болгон чинь за зүгээр 1 тэрбум гэж бодлоо гэхэд одоо чинь 76 за яг зүгээр суудалд орох хүмүүсээ тооцоход чинь 76 тэрбум байхгүй. Тэгснээ тэр чинь зүгээр их суудалд орж байгаа. Нэг суудлын төлөө хэдэн хүн нэр дэвшиж байгаа гэхэлэр чинь бүр хэдэн сонгуул гэдэг чинь бүр юм амар том юу юм. 3 нам гэж боддоо. Тэгээ 4 нам одоо нөгөө нэг сүүл дээр үлний зөвхөн нэг суудлын төлөө юу? Тий. Биш одоо хамгийн мадад 4 нам хүн нэр дэвшүүлнэ гэж боддоо. Тэгэхээр амар аваас тий. Тэгэхээр бүр даблтаа явчих юм шүү. Тий. Тэгээд сонгуулийн зардал яагаад ингэж өндөр байдаг вэ гэхээр яг ингээд нөө тойрогтой явж ухуулагч нараа ажиллуулна. Тэгээ дээрээс нь ингээд хэвлэмэл материал энтрээ зар юу аа нэтер гээд. Гэхдээ ер нь бол хамгийн гол ингээд хүчний ард үлддэг юм болохоор юу байдаг. Нам өөрөө нэр дэвшигчээсээ татаас авдаг. Тэрийг нөгөө энгийнээр айгүй юм намын хураамж үе дэнчин гэж хэлээд байгаа байхгүй юу? Тэгэхээр тэрний юу вэ гэхээр дэнчин тий дэнчин. Одоо ингээд та ингээд таныг одоо би жишээлбэл танаа намын даргуулъя гэхэд за ингээ бодоо нэр дэвшгэд за чи нэр дэвшээд ингээ хэрхэн авахыг хүсвэл надад одоо юу гэдэг 50 сая 100 сая за 50 мэ болж жижигдэх баха 500 сая өгч эхэлдэг юм. Тэгээ тэрийг болохоор юу гэж хэлдэг вэ гэхээр хураамж гэж авдаг. Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан дээр бол тэр үнэн ороогүй байгаа шүү дээ. Тий энэ бол даалт хэлбэрээр явдаг асуудал байгаа байхгүй. Тэгээ сүүлийн үед болохоор намуудад юу гэж шахалт үзүүлж байгаа вэ гэхээр ингээд одоо энэ иргэний нийгмийн байгууллагууд энэ томоохон газар дөрв нь бол ийм л намуудад ард иргэч гэсэн хүсэж байгаа нэг зүйл нь болохоор юу вэ гэхээр дэнчингээ болооч. Нийгмийн одоо бүлэг бүрийн төлөөллийг хангаад эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлнэ гэчээд тэгээ сонгуулна гэчээд та нарын ийм өндөр дэнчээ авах боломжгүй шүү дээ. Эмэгтэйчүүдийг дэмжээч гэдэг зүйл ярьж байгаа. Тэгээд намын яг хүчний ард бол юу болж байгааг би сайн мэдэхгүй байна. Гэхдээ дам сонсоход бол асар их бараг хэдэн тэрбумаар иргэдэг хэмжээний мөнгө авдаг. Жагсаалтын дарахынд бол одоо хүмүүс бол хэдэн тэрбум өгж байгааг сайн мэдэхгүй байна. Ийм асуудал үүсэж байгаа байхгүй.
Тэгэхээр эмэгтэйчүүдийн хувьд жишээлбэл ер нь судалгаа харахад эмэгтэй та ингээ яагаад ингээ улс төрний твшихгүй улс төрүүд ингээ сонирхолгүй байдаг вэ? Нэр твших хүслээр нэлцэл байдгүй гэд асуухад ер нь бол дийлэн эмэгтэйчүүд санхүүгийн асуудал хамгийн номер шиг байдаг гэж хэлдэг байхгүй. Тэгэхээр яагаад вэ гэхээр чи боддоо би ингээд ингээд нөхөртөөгөө хүүхдтэйгээ ингээ байж байгаа. За ингээд хэдэн жил бизнес хийгээд за миний нэг бизнес 500 саяар ингээ үнэлэгдэх хэмжээнд очсон байлаа гэж бодъё. Тэгэнгүүт би бүх юмаа тавиад ч миний бизнесийн тэр миний цуглаасан хөрөнгө хүрэхэргүй байхгүй. Тийм ээ. Тэгэхээр эмэгтэй хүний ялангуяа ингээ өөрийнхөө ингээ тийм өндөр ийм амир өөрөөсөө гадна нүүр хүүхэд гэр бүлийн амир өндөр эрсдэлд оруулаад улс төрд ордоггүй байхгүй. Тийм болохоор л маш бага хувь бас сонгогдоод байгаа. Тэгэхээр намуудаас энэ тал дээр бас ингээ санаачлагтай ажиллах шаардлагатай байгаа. Яаж мөнгө хэмж болох вэ? Ямар технологи бах вэ? Заавал үнэхээр тийм амар зузаан ном хэвлэх шаардлагатай мó? Залуучуудаас судалгаар шилдэг залуучууд тэр юм уншдаг гэж байна. Ингээд уншихад хамгийн тийм би ч гэсэн ерөөсөж чардаснаас байна. Бараг юм зүгээр л ингээд бараг QR байвал яасан юм бэ гэж байгаа юм. QR-аар дараад камераараа дарж ороод уншихад тэр хүний ингээд бүх мэдээлэл харагдчих. Тэгтээ мөрийн хөтөлбөр нь харагдчих юм байвал айгүй итээхэн байгаа байхгүй. Тэгээд намуудыг бас ингээ өөрсдөө ингээ сонгуулийн зардлыг бууруулах тал дээр бас ажилласаа гэж бас ингээ хэлмээр санагддаг байхгүй. Асар их санхүүгийн эрсдэл байгаа шүү дээ. Чи шилжүүлэх үеийнээр твшгүй. Одоо за чамд тэрбумын өргөн байлаа гэж бодлоо. Тэгээд чи талын өгөөд орно гэж бодлоо. Байхгүй шүү. Тэгээ 1.5 тэрбум хүртэл тэгснэ 500 сая өгөөд 2 тэрбум юм аа хайшээ. 2 тэрбум гэж би хизээж бэлнээр шарж байгаагүй мөнгө гэдэг шүү. Тийм. Тэгэхээр яаж тэр хүмүүсийн толгонд орж ирдیں۔ Одоо эсвэл ингэж гэтээ тэгэхээр бас гендер гэж ярьж болох л та тий. Эрэгтэйчүүдээс чинь дэнчингээ авъя. Эмэгтэйчүүд нь зөвөр өөрсдийнхөө мөнгийг өгөөдхөө наашаа гэж өгөн тэгвэл бараг тэгмэр байгаа шүү. Уг нь тэгчүүл дэвших эмэгтэйчүүдийг одоо тэгээ эмэгтэйчүүдийн квотыг үгүй нэмээгээд ингээд арчлан намж 40% багтаа 40% гэсэн юм байна. Хүн нам 50% гэсэн юм байна. Тэгэхээр ч уг нь тэрийгээ сайхан ажилуулад тийм болгоод энэ удаад бүх одоо манай намынхын жишээ нь ингээд эмэгтэйчүүдээсээ дэнчээ авахаа болчихж гинэ гэд ингээ хэлчихвэл уг нь бас тэгвэл уг нь нэр хүндтэй л юм байна. Та нарт бодох л хэрэгтэй л дээ гэх юм. Ер нь аль бодох хэвээр бодох подкастыг сонсдог ч өгөөч юм. Тэр ер нь намынханд хэлээд үзээрэй заяа бас яачих юм бэлээ. Ер нь бол залуучууд маань ч гэсэн бодох хэрэгтэй. Тэгээд хэрвээ танай тойрогтой эмэгтэй хүн дэвшээд явж ивэл тийм үү угаасаа нөгөө нэг юм нэр дэвших хавцад бид нэр ингээ хандив өгөх боломжтой шүү дээ. Тийм. Тэгэхээр бид нар жишээлбэл ингээ 3 сая хүртэлх иргэн жишээлбэл 5 сая хүртэлх жил угаасаа хуулинд байгаа сонгуулийн. Тэгэхээр тэр хуулинд хүрдгүү маа гэхэд ядаж та өөрөө ингээ үнэхээр энэ хүн гарчаасаа гэж боддог хүн байвал тэр хүнийхээ сонгуулийн зардал нэмэр болоороо гэд 10 20 тий 100 гэхгүйгээр мөнгө өгдөг хандив өгдөг юм соёл суралцъя гэж би хэлмээр байгаа байхгүй. Тэгээд бас нэг зүйлийг хэлмээр идэг. Тэгээд танаа хаалгантай ингээд сонгуулийнхын материал очихгүй тийм үү? Ингээл хідэн ингээл сонгуульд болсон болтол ингээл телевизээр ингээл нүүр царай нь харагдахгүй нэг тийм игэл даруухан бор тоорг хүнд нэр дэвшчихвэл би барыг тэр хүний нэр одоо дэмжээрэй гэж хэлмээр санагдаад байгаа байхгүй. Ягаад тэгэхээр тэр хүнд угаасаа ингээд тэгж их зарах мөнгө алга. Одоо ингээд жишээлбэл телевизийн одоо ингээд нэвтрүүлгүүд бүгд дүүрчээд байгаа байхгүй. Одоо тэр сонгуулиаж байгаа үнэ нь улам өссөн. Тэгээ барыг л ингээл 10 саяас дээшээ ингээл босго байгаа сураг байгаа байхгүй юу. Тэгэнгүүт бодолтой ингээд тэр хэмжээний мөнгө өгөөд гарах боломжгүй ч гэсэн өөрөө бор зүрхээрээ твшээд явж байгаа хүн байвал би тэр хүнийг дэмжээрэй. Магадгүй та тэр хүний ингээ те угаасаа тэр дансан байгаа дансанд нь те 10-аар 20 гэхгүй мөнгө хийгэрэй гэж хэлмээр санагдаад байгаа. Тэгээ бас залуучуудаа уриалмаар байгаа. Дэмжиж байгаа хүнийхээ ингээд сонгуулийн зардалд нэм хандив өгдөг соёлдоос суралцъя гэж хэлмээр байгаа. Нөө стримеруудад бид нар донешн өгдөг шиг юм байна шүү дээ. Тийм ээ тий. Стримерууд чинь нөгөө юуныхаа өөрсдийнхөө дансыг тавиад тэгээ донешн орж ирэхлээр нөгөө бичлэгэн дээр гарч ирдэг шиг угнийхөө яг бид нар яг тэр соёл суралцаагүй л юм л да. YouTube үзээд бид нар стример хүмүүст донешн өгж байгаа мөртлөө бид нар өөрсдийг нь за тэр хүмүүс яг муулах гэдэг юм шиг л дээ. Гэтэ YouTube руу чинь бидний амьдрал шууд те надад орж ирээд за одоо үүдний чинь юу давжааг засчлаа шүү ч юм уу те. Тийм юм хийж өгөхгүй шүү дээ. Гэтэ давжааг засах одоо тэр цаад үсвийг хуваарлахгүй л баггүй ер нь бол.
тэгж яхад яг энэ улс төрд гарч байгаа намын хүмүүс чинь цаана бүр тэр довжоо засах байтугай бүр том бодлогоодыг уг нь хэрэгжүүлэх боломжтой. Довжоо засах төсвийг гаргаж өгөх боломжтой. Эсвэл тэрнээс доош за довжоог нь засаа энэ одоо мэдээж зөвхөн ганц газрын довжоог засахгүй байх. Гэтэ иймэрхүү юм байна гэдэг асуудлын цааш нь хилж өгөх хүмүүс ээж явах бид нэр тэр хүмүүст өгөн донешн өгч те хандив өгч сурах үг нь бол их томл бас соёл юм байна. Ингэхдээ бол нэлээд бас хойшоо нь бол хэрэгжих байх гэж би бодож байна. Одоо сонсогч. Үнэхээр хол сонсогч чинь. Стримеруудад донешн өгөх үү? Улсын хурлд нэр дэвшиж байгаа хүнд өгөх үү? Стримерт би л байгаа 100,000 төгрөг байвал тэрийгээ л өгнө. За. Тэгээ ерөөсөө ойрхон биш байгаа байхгүй юу? Анх бол би донешн гэдгийг ч бас бодоод тэгээ ютуберүүдэд өгдөг гэдгийг одоо гэдэгээс одоо бол энэ бол normalize хийгдэ те хүн болгон энэ бол байдаг зүйлээ гэд хүлээн зөвшөөрсөн байгаа шүү дээ. Тэр цаашдаа бол багаар явах тусмаа энэ бол юм тасан зохицох үйл явц болов гэж харж байна. Тийм. Яг нь бодит байдал юм л байна. Сонгуульд нэр дэвшихийн тулд тэр хүнд багадаа 800 сая төгрөг зарцуулах нь байна те. Тэгээд дээрэс нь өөр ямар ч зардал гарч ирэх юм те. Хэвлэлийн зардлыг хийдэж болох юм те. Тэгээд иймэрхүү л юм эрсдэл ийм байдал үүсч ийм бодит байдлаас тэр хүн сонгогддог шүү гэдгийг л юу хэлмээр санагдаад байгаа байхгүй. Тэгээд бид нар ингээд нөгөө юм хандив өгөх соёл сураад тийм үү? Төрөөс өгөх санхүүжилт, иргэдээс ирэх хандив те. Ийм хандваараа ингээд босоод тийм магадгүй бидний хүсэж байгаа тэр шинжлэх ухаанч тийм хүн хүмүүс гарч ирээд байвал бидний хүсэж байгаа тэр хөгжил ирэх байх гэж би хараад байгаа. Одоо яг ямар нөхцөл байдал үүсчээд байгаа вэ гэхээр аль нэг бизнес эрхлэгчийн халаасанд орсон эсвэл бизнес эрхлэгч эсвэл ямар нэгэн бүлгийн хамааралд орсон ийм хүмүүс л гарч ирээд байгаа байхгүй. Тэгээд эргээд нөгөө нэг плюрализм гэдэг байгаа шүү дээ. Улс төрийн онолд бол тэгж хэлдэг байхгүй. Ийм эргээд нөгөө тусалсан хүмүүсээ хойшоо эргэж хардаг. Тусалдаг ачиг ачаар бочиг бочоор гэдэг шиг хариулдаг ийм юм манай Монголд байгаа дүр зураг байхгүй. Ийм дүр зураг байгаад байгаа болохоор нөгөө бидний oh my god ийм ажлаа мэддэггүй хүн энд ажиллаад тахтай яад юм бэ гэж боддог тэр хүмүүс тэнд очиж суудаг. Ягаад гэвэл тэнд хүн тусалсан учраас. Магадгүй тэгээд архины хууль, тамхины хууль одоо энэ шатгууны асуудал гэдэг ч юм уу те дээрээс нь нөгөө нэг газар нүүр саясээс ингээд ийм асуудлууд тэр өөрийг нь тусалж дэмцсэн хүндээ л ээлтэй шийдвэр гаргаж байгаа юм хэлбэр байхгүй юу? Тэгэхээр эдгээрийг халахын тулд те хэдүүлээ те ядчил ингээд жоохон донешн өгдөг ийм соёл сурах хэрэгтэй байх шүү гэдгийг хэлхийг хүссэн. За. Дуусгоёлоо. Тэгээд өнөөдрийн подкастаа тэгвэл энэ хүргээд дуусгая. Нилээн олон юм ярьлаа таад ч гэсэн бас эргцүүлээд бодох хэрэгтэй юмнууд байгаа болов уу гэж харлаа. Нилээн хэрэгтэй сэдвүүдийг ярьсан баг. Тэгээ удахгүй сонгуул болох гэж байгаа. Тэрнтэй холбогдуулаад ялангуяа манай 18-наас хүрээд анхны сонгуулиа өгөх гэж байгаа хүмүүс маань идэвхтэй оролцоорой найзуудаа гэж хэлье. Тэгээд манайхаа сонгуультай идэвхтэй оролцъё. Хоёрдугаарт хэдүүлээ тэ намуудад тэ ингээд бас тэ жоохон юм анзаардаг болъё. Улс төрийн процессыг хэдүүлээ хардаг болъё. Биднээс ингээ хол байгаа юм шиг мөртлөө биднэрт ер нь бол өдөр тутмын амьдралд маш ойрхон байдаг шүү тэр хүмүүсийн шийдвэр. Тэгээ тэр намаас нэр дэвч байгаа хүмүүс сонгогдох тэр процесс яваад байгаа учраас тэгээ дээрэс нь нэг зүйл нэмж хэлэхэд одоо хандив өгдөг соёл суралцъя л гэж хэлмээр байна. За энэ хүрээд Сонин Монгол подкастын маань 3 дахь дугаар өндөрлөж байна. Тэгээд дараагийнхаа дугаараар уулзлаа. Баяртай. Залуучуудын дунд ямар асуудал байна вэ гэхээр одоо нөгөө намын нэр хүн тасар унтсан юм цаг үе байгаад байгаа байхгүй юу? Одоо баг бид нар одоо ингээд 8 сонгуульд туулсан байна. Ер нь бол 92 оноос хойш. Тэгэхэд одоо ингээд өдий хүртэл ингээд тоо судалгаануудыг ингээд социологч судлаад үзэхэд нам би бас амар сони. Би өмнөхдөр бас асгасан штэ. Тэнд сууж явахдаа нөгөө зүгийн балтай сүгэ асгаад ингэ сууж байсан штэ. За өнгөрсөө юм асгаж цутгсан л хүн байх юм. Сая юу ярьж илаа тий. Чи намыг ингэж онцгоо гэж боддог гэсэн тий. Дундуур нийтгүйсэн юм шиг байна. За. За уучлаарай би энэ муухай болгосон юм арчсан. Уучлаарай би юм ээ. За.
За 4 гэж гараа. Яа юу. Тэр амар наарч. Ханаад хүрсэн. Тэгээд дээрэс нь одоо ингээд